Улсын хэмжээнд 38,423 хөнөг орлогын мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн байна. Үүнээс хууль заасан хугацаанд 38,421 мэдүүлэг гаргагч бүртгүүлж, нэг хугацаа хожимдуулж, нэг нь мэдүүлгээ гаргагч мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан байна. Мэдүүлэг гаргаж өгөхөөс татгалзсан нэг тохиолдол нь албан тушаалаа хүлээлгэн өгсөн гэж байна. За 2015 оны 1-р улиралд авилгатай тэмцэх газар улс төр хууль хяналтын байгууллагын хүрээний төсөөллийн судалгааны дүнг танилцуулсан. За ямар байгууллага танилцуулсан бэ гэдэг нь та бүхэнд харагдж байгаа бах тийм ээ. Шүүхийн байгууллагуудад танилцуулсан, төрийн захааны төв байгууллагад танилцуулсан, мөн парламентд суудалтай улс төрийн намуудад танилцуулсан байгаа. За улс төр хууль хяналтын байгууллагын хүрээнд дэх авилгын талаарх төсөөллийн үнэлгээ маань энэ жил 358-тай гарсан. За энэ бол нэлээд өндөр үзүүлэлт. Гэтэ энэ бол сайнаараа биш. За энэ нь юу илэрхийлж байна гэвэл Монгол улсад өндөр түвшний авилга түгээмэл байна гэж ойлгож байна. Энэ оны 1-р улиралд авилгатай тэмцэх газарт хууль заасан харьяаллын 146 үйлдэлтэй 125 холбогдогчтой эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа уруулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэн хувийг эзэлж байгааг албаны хүн мэдээллээ. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэж бүгдээр задлж ойлгох хэрэгтэй. За 2014 оны хасгоомоо мэдүүлэл цог 270 мэдүүлэг гаргаж байгаа. За энэ 270 гэдэг маань зөвхөн авилгатай тэмцэх газарт хөрөнгө оруулах хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын тоо. Авилгатай тэмцэх газарт 270 төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө оруулах хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг гэсэн үг. За энэ жилийн хувьд 268 нь хууль заасан хугацаанд мэдүүлжээ. За бусад төрийн албан хаагчдын хувьд бусад нь 38,422. Энэ нь бол улсын хэмжээнд бусад төрийн албан хаагчдын мэдүүлсэн хувь. За нэлээд өндөр хувьтай гарсан 99%. Энэ дашрамт хэлэхэд хөрөнгө оруулагыг мэдүүлгийг бүртгэх хянах шалгах ажил маань улсын хэмжээнд бас тогтолцооны шинжтэй болж нэлээд төлөвшсөн, жигдэрсэн ийм ажлуудын маань нэгэ гэж хэлмээр байна. За нэг мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж мэдүүлсэн. Бас нэг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байгаа. Мөн хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлагатай үзүүлэх ажлын хүрээнд өөртөө удаа урамшуул олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн, нийслэлийн сонгон архин дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга хажидмад сануулгах, налах дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Чинбатад сахилгын шийтгэл ногдуулжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дүүрэг байгуулагдсны 50 жилөө зориулж, иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журмыг хянаж, тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны тогтоолоор хүчингүй болгуулсан гэж байна.